Сайн байцгаана уу? За бид хоёр яг одоо юу хийх гэж байгаа вэ гэхлээр удахгүй Merry Christmas тэгээд бас шинэ он гарах гэж байна. Тийм болохоор гэртээ гацуур мод засах гэж байна. Тийм ээ? Гацуур модоо худалдаж авснаас хойш нэг ч удаа задлж үзээгүй байгаа. Тэгээд бичлэг хийхдээ яг өөртөө задлж үзье гэж бодоод. Тэгээд одоо үцэцгээе тий. Би гэрэнчээр. Oh, hello. Happy holiday. За одоо болохоор бид хоёр Одоо модоо задлаа. Бонгос мод захиалсан байгаа. Тэгээд тэрийгээ задлж үзье гэж бодлоо. Тэгэхээр тэгээд ирснээс нь хойш нэг ч удаа задлаагүй байхгүй юу? Харин амар хутгаар задлаж байна. Цаасны удаа сая дайсаас авах хийж байна. Ла. Энд ч гоё хаа. Одоо хоёлаа ингээд unboxing хийж байгаа гэсэн үг шүү дээ. Зэн хот. Вау. Яг хийж байна. Монголд ихэнх айлууд Монгол хэлбэр ер нь ихэнх айлууд модоо зассан баха тий. Систем аа. Тэна цэнгэр дээр. Тэгээ юм байхад. Одоо боолт. Энд ингээ хоёр хэсэг байдаг байхгүй юу? Хоёр хэсэг нь гурав. Энэ хамгийн доотлох нь багтаа юу? Цөөр нөө. Хаа. Юу? Энийг яах юм бол тулах юм. Нэг хоол яагүй. Нэг мэж. Энийг нь угаасаа аавна. Аавна? Тэгээ над ч аваад тэгээ буцаад энд нь тал. Энэ хамгийн доотлох юм уу? Тэр хамгийн дээд. Бай. Бай. Энэ тийм хамгийн доотлох юм байна. Энэ ном нь шүү дээ. Тэгээд энэ Christmas мод маань гурван төрлийн өнгө байсан. Хар өнгө, тэгээ бүр амар гүн ногоо өнгө. Тэгээд арай нэг юм Харин авах юм биш. харин муухай мөлийн амар нэг тийм харлаас хаваад. Christmas мод чинь яг гоё утга учир нь бол өсчвэ мөнхийн ногооноороо байдаг гэдэг утга штэ. Тэгэхээр гоё юм ногоо өнгөийг нь би бодож захиалсан. Би Christmas гоё модоо ингэж засах арга болсон. Одоо тэрүүгээрээ чимлэн. Гоё гэрлийн нэг манайханд ингэж тойруулаад зүг тойруулаад орхичдаг штэ тий. Би ч гэсэн хэрвээ нарыг мэдээг байсан бол тойруулаад орхих болсон баг. Оо! Юу одоо таа? Юу ч таг. Харин юу одоо таа? Юу ч таг. Шинжил. Хотлаа. Юу даа. Ой болоо хараа. Наад одоо нөхөх штэ доо. Наад цацар нүхтэйг нь хамгийн доор нөхөх. Энэ юм. Нэг юм боол хийх нүх. Энэ юм аа? Ой матин татаа хараа. Матин татлахгүй ч матин номыг. Я хоёрын чи 180 нэг. 150 150-аас хамгийн өндрийг нь авсан. 180-аар 2 үйл юм биш үү? 180. Эхлээд яа гэж юм. Эхлээд боолтоо хий гэж юм те. Тийм энэ болт байсныхаа дараа энэ тагийг аав гэдэг юм шүү дээ. Тийм наад чи аав юм. Хараа авта. Йоо. Я одоо энэ бэлэг өмсөх хэрэгтэй юм шиг. Окей, наач миш юм. Энийг хамаа. Оо. Бэлэг өмсөх хэрэгтэй юм шиг. Би өмсөн одоо би чингис юмсан. За харин надад одоо наах нэг. Энд наад муу хий. Бэж хинт. Хийгээд яаж боолтоо. Нүх байх. Нүх байхгүй зүгээр энэ тулдаг байхгүй төмрийн тулгаад нэрээ 3 сар шахна гэсэн. Тийм мэдчихэж штэ би. Би яг тэгчихсэн. Энийг тэгээд дээдлэн бодвол Тэгэд энэ дээдл нэг юм шүү. Тэ. Үгүй шүү дээ энэ амар урт байна уу. Энэ тэгэхээр доор байх хэрэгтэй. Энэ хараач дээ. Энэ хатаа. үгүй энэ ч ядлан маш Энэ арай урт байна. Энэ хаяа энэ мөчн амар урт байгаа зү энийг бодоод энэ хараач. үгүй тийм үү. Энэ авах юм уу? Юу авахгүй энэ авахгүй яаж энэ дээр зогтоо. Энийг авч л харж штэ. Энэ зураг нь штэ. Энэ одоо чүндан хадаан сэндан гэж юм. Сандан. Энэ чинь голынх нь гэж юм. Энэ бол угаасаа дээдлих. Энэ голынх. Болж энэ ахгүй юу? Харин би хэлсэн штэ. Энэ хараа. Энэ шиг орж байгаа ч одоо. Харин урдан зүгээр хийгээд эргүүлж хийчихдээ нэг ааш удаа юм. Нүх байх штэ. Байдгүй маа. Төмөрөн зүгээр яад ингэ. Ой уурахгүй. Вау тач. За 100 сарын баяр маань юунаас үүдэлтэй? Merry Christmas гэдэг үг маань яг ямар утгатай юм бэ гэдгийг би онгорыг мод засаж байх оронд таадтай бас яг тугаар мэдээлэл бага мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгэд Merry Christmas гэдэг маань болохоор ерөнхийдөө энэ 100 сарын баяр гэдэг маань ер нь Христийн шашинтай холбоотой баяр. За ямар учиртай вэ гэхээр 12 сарын 25-нд болохоор Есүс Христийн мэндэлсэн өдөр гэж ярьцгаадаг. За тийм болохоор хүмүүсийн аврагч Бурхны хүү Есүс Христийн мэндэлсэн өдөр гэж үздэг учраас 12 сарын 25-ны өргөн дэлгэнээр дэлгэнэр гэдэг. Маш өргөн дэлгэр эмгэрдэг болсон байх нэ. За түүнчлэн Merry Christmas гэдэг үгийн маань утга нь болохоор Есүс Христ мэндэлсний баярын мэнд хүргье гэсэн юм утгатай байх юм. За тэгвэл
одоо 100 сарын мод маань юунаас одоо үүссэн юм бэ гэх юм бол за ямар ч 16 дугаар зууны үед болохоор германчууд яг энэ 100 сарын модыг гэртээ ингээ авчираад тэгээд наа болон амтад жимсээр ингээ чимгэлж ингээ тэмдэглэдэг байсан. За бас хамгийн анхны үүсэлтэй гол чухал хүн бол Мартин Лютер байдаг. Мартин Лютер маань болохоор маш тийм мундаг илтгэгч хүн байснаар нь би бол нэлийн сайн мэдж байна. Тэгээд дээрээс нь христч хүн байсан. Тэгээд Мартин Лютер маань болохоор хамгийн анхны Christmas tree ингээ баяраар гэртээ ингээ чимгэлээ. Тэгээд энэ 100 сарын мод ингээ чимгэлдэг болсон гэсэн тийм түүх байдаг. Энэ нь баг хамгийн үнэн бодит түүх юм шиг байна. За тэгээд та гоё Christmas баярын гацуугаа модоо чимэлгэж худалдаж авсан юм уу та харуулъя. За ямар ч тач амтад чимэс гэж ярьсан шүү дээ тий. Тэгээд амтад чимэс гэдэг утгаараа би яг ийм чимэглэл ямар ч гэсэн худалдаж авсан. Энд тийм ногоон өнгөнөр аягүй гоё яригдсан байл улаан. Яг чимшиг. За тэгээд юу хоёр нь бол Christmas модны хамгийн гоё өнгө нь би улаан, нэг бол улаан, нэг бол ийм алтан шаргал өнгө гэж боддог. Тийм болохоор яг ийм улаан алтан шаргал өнгөний ийм Christmas тоглоом болсон. За тэрэн дээрээ Christmas модоо гоё юм байгалийн юм шиг харагдуулахын тулд ийм болцоо болдог байсан байгаа. Болцоо бас аягүй гоё яригдсан юм лээ. Тэгээд энийг нэлээ хайж ингээд байгалийн юм шиг харагдуулах юм гацуур модыг хайж нэг юм хосон. Тэгсэн чи дараа нь би яасан гэж гадаа явж агаад ийм модоос унсан байгалийн мургацаа олсон ш тараа. Гоё. Энэ гоё зүгээр яг ийм тийм ингээд тавьчих юм бол яг юм гоё. Байгалийн юм шиг гоё харагдаа. Тэгэхээр гадаа байж хаар нэлээ идэг ингэж түүгээд авчихсан. За. Сэрэлтэй байна. За тэгээд одоо хамгийн чухал давирхаатай шүү. Тэжлэх үү? Юу вэ? Юу дээ? Хүүх харин үнэртэй. Борхоцоо шүү. Уул модны давирхаа уншиж шүү. За гэр санаа. Энэ шүү. За энэ бол бүр хамгийн best модыг гоё олох чимэглэлийн маань нэг. Тэгээ би нэлээ хайж судалж иж авсан. 100 м утастай. Нэг ийм 180 м юм өндөртэй гацуурыг бол ер нь энэгээр бүхэлдэн ч ингээд тойруулаад чимэглэх боломжтой гэрэл. Тэгээ хамгийн гоё нь ингээд ийм залгууртай. Залгацруултай. За тэгээд үгүй яг одоо гэлээрээ гацуураа чимэглэе. Одоо хордомжлог явж байгаа. Одоо гэлээ. За иймэрхүү гэрлэр гацуур модыг чимэхдээ ер нь бол нэг юм урт байж болно заяа манайхаа. Нэг бол нөгөө ингээ хооронд ингээ холбоод байдаг штэ тэгээд яг ийм 20 м-тэй ийм гэрэл байлаа гэж үзье л та. Хооронд ингээ холбдог. Тийм бол тэрнээс 5-ыг авчих юм бол ер нь бол иймэрхүү модыг бол чимчих юм байлээ. Тэгээд энэ хэсгээ болохоор энэ нөгөө залгадаг хэсгийн хамгийн доотлын хэсэгт нь үлдээгээд тэгээ энийг ингээ дандаа дээшээгээ доороос нь дээшээгээ ингээ чимгэлж явах юм байлээ. Тэгээд гол нь мөчөр болгоныг гэрлэр орооно гэсэн. Тэгжиж яг гоё гэрэл маань ингээ бүхэлдээ ингээ ийм тийм яг модныхоо ингээ нэг тийм модондоо яг гэрэл нь ингээ тэг ингээ суулгагдсан юм шиг харагдана гэсэн үг. За тэгэхээр ойролцоогоор Өдийн 50. Тэгээд дэлгээд үг надаа. За тэгээд ингээд эндээс дээрээс нь ахуулаад хамгийн доотлын мөчрөөс нь одоо ингээд бэлгээ зөөхгүй л. Ярин одоо бэлгээ. Чимжиглэнэ гэсэн үг. Нэг ийм урт мөчр зүгээр ингээ голыг харуулж агаад ганцхан мөчрийг энд нь эргүүлээд тэгээ буцаана гэсэн үг. За би 3 доотлоос нь зэмэл хийсэн байгаа. Тэгээ 3 мөчрийг ингээд яасан. Тэгээд яг гол урт утсаа ингээд аваад урт утастай хэсгээ ингээд дээшлүүлнэ гэсэн үг шүү дээ. Залгууртай хэсгээ доор нь бол ингээд үлдээчих гэсэн үг. Тэгээд энийг аваад ингээд дээшлэлээр аваад ингээд чимнэ гэсэн үг. Тэгээд нэг модны мөчрийг наашаалаа ойртуулаа. Ингээд голоор нь зүгээр ингээд утсаа. За би одоо харуулъя. Энийг харуулж байгаа. За ингээд тойруулчихна. Дандаа утсаа энэ даавар нь ингээд энэгээр нь энэ мөчрөөр нь тойруулаад тэгээд чигээрээ ингээд зүгээр ингээд аваад ирнэ гэсэн үг. Ингээд тэгээ яг энд байгаа гол ганц нэг урт гарч ирж байгаа хамгийн дээдлийнх нь энийг ингээд яг энэс ингэ тойруулж чимнэ гэсэн үг. Бүгд нь бүгдийг чимэхгүй. Нэг нь чимэх. Нэг нь л ингэж тойруулна гэсэн үг. Тэгээд хараа энийг харуул. Тэг ингэ тойруулсан бол буцаад энийг яг мейн голын юун дээр авчичаад энийг орооч. Энийг өрөө. Нэг энэ авдирж байгаа та одоо. Тэг энийг ингэ дахиад ороочих.
Тэгэх юм бол энэ чинь нөгөө нэг утас нь ишиг татагдахгүй гэсэн үг. За тэгэл дахиад энэ мөч рүүгээ явж ирлээ. Дахиад эндээ нэгэд ториулаа. Гол мөч рүүрөө хурж ирээд хамгийн урд нь байгаа нэг хүссэн хэсгээ за энийг ториулж игээл нэг ториулж гэсэн үг. Ингэх юм бол амар гоё ингээд нэг тийм гэрлийн амтрахын амар гоё яригдана. Тэмээ. Яванда өөр гоё харанхуй болохоор бүгдийн чимэнгүүд яг гоё илэрхийлдэг. Дээдлийн нилээн гэрэл амир үлдээ дээдлийн нилээх чимцээ. Яа гоё юм шиг. Гоё нөө. Гоё юм шиг. Өөр ядарчлаа. Энүүр ороо юм шиг. Уг наад чинь зүгээр нэгийг л оросон шүү. Зөндөө хэлээ орч. Зөндөө хэлээ орч те. Харин бүтгэний орч. Хайр цаагч шүү. Хайр нүсний орч. Доогор зүгээр ингээ тавьчих тутах шүү. Гэрлийн. Бүр яг дээдлэх шиг юм гэж гоё юм шиг арай. Бүр аим гоё юм. Тийм үү. Миний дээдлэх шиг ингэ яаж. Шигчүүртэй бас. Зөв мөчөгийн араагаа даа. Таач өөрөө ч хаа хийх. Бэлэр. Дээдлэх шиг яваад цэцгээ яарсан. Яг даавар жоохон гэрэл муутай байна. Яг энэс өөрөө хэлсэн. Дээдлэх аим гоё. Угсаа. Тэмээс энэ ч ихтэй бас л нэлийн цаг авахаар байгаа. Нэг бүрчлэн мөчрийн ингэж ороож байгаа болохоор. Ой. Идэ. Ой. Бараг л зэрэг ирэх юм байна да бүгд. Аха. За Christmas модо бүгднгийн чимээ дууслаа. Ямартайч нэлээх 1 цаг. За 2 цаг юу надад орсон гэж бодож байна. За 30 минут ч юм уу. Гар нэлээд чиллээ. Тэгсэн ч гэсэндээ ингээд нэг удаа гоё хийчих юм бол байнгын энэ гоё модо харна гэсэн үг. Тэгэхээр гоё байна. За одоо нэмэлт чимэглэлүүдээ хийн. Хамгийн эхлээд энэ улаан жимсийг хэвлээ. Чимгэлцгээе. Энийг бол өссөн газар та. Энэ бол тогтооход болно. Улаан өнгөч гоё шүү. Hello. Red color. Чи ямар өөлийн хаа түнэрч чинь үү? Тохон дээр. Оо, ингэж шилдэг юм.
Гоё гэж байна. Юу бараг тэр шиг. Тэр манай газар шиг аа. Тэрнээс гоё юм сте. Тэрнээс гоё юм. Вау. Тэр амтаа чинь. Тэр байж байгаа. За дэг. Тэгээд наад чинь доор моор үүсэх юм баг гэж байна. Юу гэж таар. Барташ улаан жимсэрээ чимгэлчлээ. Одоо юу гэсэн бэ гэхээр борцоогоор чимгэлцгээе. Борцоогоо одоо тэгэл энэ тэнд нэг л тогтоондоо. Одоо байгалийн борцоо. Вау, за борцоо болсон одоо. За бид хоёр тэгээд бас нэг амар хөөрхөн юм асан байгаа. Энэ болохоор юу гэхээр Our First Christmas буюу бидний хамгийн анхны Christmas, хамгийн анхны хамтдаа Christmas-ыг гаргаж байгаа жил учраас ийм юм худалдаж авсан байгаа. Өөртөө хөөрхөн мас. Нэг хаана үлэх үү? Окей. За хамгийн ласт зүйл бол гацар модны орой дээр байдаг чимэглэл байгаа. За тэгээд тэрийг хонгороор үлгүүлцгээд л. Хонгорыг дуудаад хатчих. Хара. Ханаш. Анудан. За. Наша. Тагадас. Наша. Ой, наша чи. 자라. 누드는 소소. 자. 자라 나나 다시. 자. 자, 어떤 누드네. 자. 네개 잡았다. 난 거였지 알아. 가요. 다시 한번 진짜 근데 아니, 이리 와서. 이리 가라고 했어. 나도 소스 크리스마스. Гоё. гоё. Хоёрын хамгийн анхны Юу юм? юу юм? Газар мод. Christmas. Хайр дандаа 2024 онд хамт тэмдэглэв гэсэн шүү. Харин тийш Хоёроо хамт тэмдэглэж. гоё. Гоё. Харин гоё. Харин гоё. Надад бас яах вэ? Надаа Гоё. За одоо хараа. Чамаар мод гачуур модны оройны одыг тавиа гэж хүсэж байна. За асан. За. Яа би газар модны оройд. Томчтой арай барахцаанууд нь үнэ шүү. Яа гоё. 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 Ураа. Хамаагүй сте. Яахгүй нэг мөчрөөр нь яасан намайг гоё. Арасан. Гайм гоё. Ваа, сто их хүч тутмар гаргалаа та. Тэгээ бид хоёрын зурсан Christmas зураг байгаа. Энэ миний зурсан зураг. Энэ хонгорын зурсан зураг. Энийг бас одоо үлгэн. Таач на таач. Бадай шүшээрэ. Таач дээрээс үү. Энийг хараа. За бид хоёр нь сая модоо засаа дуусчлаа. Тэгээд намайг мод засчих хооронд хонгор болохоор хоол хийсэн байгаа. Би трактортай байсан. Гэж хүсэж байна. Хүмүүс ирж байгаа. Манайд одоо зочид ирж байгаа. Тэгээд зочдтой бэлдээд Christmas модоос амар хурдан заслаа. Тэгээ одоо зориулаад жоохон гоё юмтай хоолнууд бэлдээд гэрээ бас жоохон цэгцлээд тэгээд зочид ирэхээр гоё зочдын Christmas мод харсан реакшныг бичиж авна гэж бодож байгаа тийм. Вау. Ямар гоё газар тасдаг юм нэрээ. Энэ ингээ худалдаж авсан. Тэгээд хотлож аваад тасдаг юм уус тий. Засаг энэ гэрлэн гэхдээ ямар вэ? Энэ гоё шүү дээ. Цаанаасаа юм гэрэлтэй. Цаанаас юм уу? Ёо, цаанаас юм нэрээ.
Үнээр тийм биш үү? Гэрлээ унтраад байваа. Гэрэл тавьсан байх чи цаанаасаа юм биш. Даал юм шигтэй ёо. Босноо. Бодлоо даа. Окей, энэ ингэсэн байхгүй юу? Энэ ой. Гэрэл нь би хийсэн. Би чимгэлсэн. Хой юм байна. Гэхдээ тэгсэн чинь ингээ сая ийм юм болсон байхгүй юу? Сая би ингээд ингэ чимгэлж байсан чи Батук орж ирсэн суусах байхгүй юу? Тэгэл энэ Крис мод садны талаар ярьжсэн. Оо ийм мод байд юм уу? Энэ мод нь цаанаасаа ийм байд юм уу? Гэрэлтэй байд юм уу гэдэг. Оо хүнд бас цаанаасаа гэрэлтэй юм шиг ингэж харагдаж байгаа юм байна да гэж бодсон бохоо. Тэгээ чамааг харин ямар нэг юм хэлэх нь үгсэж байгаа. Цаанаасаа юм уу? Чи хийсэн юм. Би хийсэн юм аа. Би хийсэн. Ёо. Би чимэглсэн ингээ гараараа би бүр бүтэн ингээ өнөөдөр ингээ энийг янзлаа шүү дээ. Ямар мундаг юм. Тэгээ энийг нь би бас чимсэн. Энэ бүгдийг нь би чимсэн. Эдэн цаг яажтэй. Цаг 30 минут. Энэ юу насахгүй юу? Асан штэ тэрэн дээр дарчих. Нөө. Наа дээр дарчих. Энэ кондишнер. Энэ үйл Тийм. хийх юм уу? Уул ажил штэ. 100 кондишнер бол ясцаа. Тэгэхээр Аа. Одоо ингэ доогоор нь бэлэг боттой бэлэг явах байхгүй. Уг нь ирж байгаа хүмүүс билег тавьдаг гэсэн. Ирхээс өмнө хэлэхгүй. Ой, хонгор. Юурээс өөрөөсөө гэрэлтэй юм уу? Өөрөөсөө гэрэлтэй. Хараа үзье. Галаа бас тийм. Харин яг гоё юм тэгээд өгөл. Орж ирээ тань ямар санагсан? Амар гоё шүү. Би бүр нүдээ Хамгийн гоё нь юу вэ? Ингэж анжаагаар ингэ орол гэсэн чи баахан. Тэгээд шууд тийш харсан. Хамгийн гоё нь юу байсан? Хамгийн гоё юм гатур. Тэгээ бас ингэ гэл. Энэ гэл. А ингээд л юм хэлөө. Энэ гэл бүр Энэ ингэ доороос авчих. тэлээ биш. Энэ гэрэл асуу. Тэгээ хамгийн гоё энэ гэл ингэ нэг туйлын туяа шиг. Хамгийн гоё нь юм шүү нүү. Хамгийн гоё нэг дийн. Аа. Хоёрт энэ гэрэл гэх. За одоо энийг энэ цаг гурав дээд. Оргил хийсэн. Өөрөө тийм авчлаа шоо залэг гэж. Ой. Яг энэ дөрөв ташнаа хөр өмнө би энэ гэрлийн үзүүндээ хаа. Яа. Энд яг нэр өөрөө үзэг гэлтэй юм шиг тиймсэн шүү дээ. Гал орж. Чадварлаг хүн юм хийсэн юм. Харин тийм ээ. Өнөөдөр ийм яг ийм үнэтэй 350 мянган вон гэж байна шүү дээ өөрөөсөө гэрэлтэй. Тэгтээ тэрийг ингээ янзлсан байгаас тээ чимцэн байгаас тээ өөртөө ингээ ингэж хийсэн байгаас тээ ер нь бол. Үгүй. А цаана ингээ гэрэл бүр суурлуулсан уу? Жижигэн тийм өөрөөсөө суурлуулсан гэрэлтэй. Шинийгээ нэг 500 Миний өөр 500 мянган вон зааж болох юм. Ингээд чимэглэлтэй сет зэрөө 500 мянган вон зэрөө. чи юу юм бэ? Ядаж тэгтээ 300 бол зарагдвал зарагдах л бах. Чи эдгээр авсан юм. Энэ модыг нээштэй 50 мянга. 300-аар заруул чангатай ашиг хийж юм бэ. Харин тий. 300 зарч. Гэтэ энэ чи 2 цагийн хүч хөдөлмөр орсон гээл бод. Бүх мод мөчрийг ингэж тойруулж ингэж хэмсэн байхгүй юу? Тэгээ энэ ягаан юмнуудыг ингэж энд нь суйрлуулаа. Тэгээ энэ араа газраас түүсэн. Тийм. Гадаа онцсон байсан. Тийг. Тэгээ энийг бүгдээр газраас түүсэн юм уу? Тэгээ энийг газраас түүгээд би ингэ тавьсан. Энийг болохоор ихтэй ондооны Юмнаар юм явсан. инээ гэж одоо. Энийг газраас түүсэн. За сайн уу. За сайн явж ирсэн үү. За хамаатан садны уулзалт аваад. За тэгээд бидний энэ бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ доор гарч байгаа subscribe гэсэн бичгийг бас дараад бидний дэмжийг хүсэж байна. Тэгээд мөн дараагийн бичлэгээр бас юу хийх юм өчгсөн сонирхолтой бичлэг хүргэхийг хичээх болно. За тэгээд дараагийн блог хүртлээ төр баярлалаа. 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 Дуусгач. Баярлалаа.